Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024 эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтанд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэхний бодлогын зөвлөх Даваа Баяр оролцож, хүнсний өсгөл үндэсний хөдөлгөөний явц, зарим үр дүн сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Үүний дээр салбарын зарим эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгаа илтгэлээ сонирдууллаа. Мөн мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэн үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо. Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон бодлогууд нь амьдрал дээр хэрэгжиж эцсийн дүндээ үйлдвэрлэгч нарт, баялаг бүтээгч нарт цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэр, бичил дунд бизнес эрхлэгч нар нь хоорондоо кластер хөгжөөд явах тийм боломжийг олгож байгаа Монгол Мед группийн зохион байгуулж байгаа мал аж ахуйн салбараас гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл сэдвээр явж байгаа. Өнөөдрийн энэ зөвлөх уулзалт нь ч гэсэн яг үүний тод нэг жишээ юм аа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрдэмтдийн зөвлөх хуралдаан болж байна. Нийтхүү амын маань талаас илүү хувь нь орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Гэвч манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх мал аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хувь бол маш бага байгааг өнөөдөр энэхүү хурлын учир шалтгаан болж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж энэ дээр учраад байгаа хөндөрлүүдийг арилгаад цаашдаа арга шийдлүүдийг хаах энэхүү зорилгын хүрээнд өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаамаа. Монгол Мед нэгдэл носон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохоор зорж байна. Үүнтэй холбогдуулан эрдэмтдийн санал зөвлөгөөг сонсож, бүтээгдэхүүнүүдийнхээ үн цэнийг өсгөх, цаашдын стратеги тодорхойлох зорилгоор цус зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Үндэсний үйлдвэрлэл гэдэг маань энэ малын эм, тэжээл, нэмэлт тэжээлийн үйлдвэрлэл заавал энэ хүнсний хувьсгалын бас нэг асуудал болж тусч яваасай гэдгийг хэлмээр байна. Тэгхийн бол биднэрт ерөөсөө технологи хайх шаардлагагүйгээр 50 гаруй бүтээгдэхүүний 50 гаруй үйлдвэрлэлийн технологи бол биднэрт бэлэн байна. За өнөөдөр бол Монгол Мед компани, хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны академи, хөдөө аж ахуйн их сургууль, мөн холбогдох хүрээлэнгүүд, мал эмнэлгийн хүрээлэн нийлээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг сайжруулахтай холбоотой асуудлаар хэлэлцэж байна. За өнөөдөр бол жилийн турш манай малчин төмөн бол баялаг бүтээж байгаа. Малаа өсгөж байна. Мах сүү, арьшир, ноос ноолуураа бэлтгэж байна. Харамсалтай нь энэ их баялаг эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байна. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь бол энэ их баялагийг яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? За орохгүй байгаагийн шалтгаан юу вэ? Цаашд ямар арга замаар оруулах вэ гэдэг энэ чиглэлээр ярилцж байгаагаараа их ач холбогдолтой байна. Уг зөвлөлдөх уулзалтаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үн цэнийг өсгөх нь эрүүл мал, аюулгүй бүтээгдэхүүн, олон улсын зах зээлд мал аж ахуйн бүтээгдэхүүнээр өрсөлдөх даваа тал, малын өг тосыг сав үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршлага зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.